Вайпер буюу үеийнгийн сургагч багш нар маань өсвөр үеийнхэнд мөн залуучуудад нөхөр орчмын эрүүл мэнд за мөн нөхөр орчмын их бэлгийн эрхийн талаар боловсрол олгох үүрэгтэй ийм хүмүүс байдаг. I've had a long day, I just wanna relax. Don't have time for my friends, no time to chit chat. Problems at my job, wondering what to do. Манай Вайпер клубын маань зорилго, онцлог юу вэ гэхээр өсвөр үеийнхэнд үеийнхээ найзаар дамжуулаад үеийнхээндээ нөхөр орчмын эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох зорилготой. 8 сарын 20-оос 25-ны хооронд олон улсын найрамдал цогцлбор дээр Монгол орнд даяарх аймаг болгоны Вайперчууд цуглаж чуулсан байна. 2013 онд Вайперийн сургалтын цугаас өмнө амар бүрэг ичимхий үнэтэй юм дуурж чаддгүй тийм хүүхэд байсан. Тэгээд яг энэ сургалтын цугаад сургууч багш болсноос хойш тийм ичимхий зангаа хайж бүрэн нээлттэй болж чадсан. Одоо 150 гаруй бэрхшээлтэй байсан хүмүүс зөвхөн мэдээлэлч одоо альва зүйлийг өөрийнхөө стресс нь гаргаж чадсан амжилттай аваа. Залуучдын үеийнгийн боловсролын үндэсний сүлжээ байгууллагын үйл ажиллагааг одоо мэргэжил арга зам дэмжлэгс үзүүлж ажиллаж байгаа байгууллага бол Монголын гэр бүлийн сайн сайхны нийгмийн байгууллага байгаа. За энэ байгууллага маань Нэгдсэн улсын байгууллагын хувь амын сангийн түнш байгууллагаар одоо сонгогдсон залуучдын үеийнгийн боловсролын үндэсний сүлжээг бэхжүүлэх, чадварчуулах, үеийнгийн сурагч нарыг бэлтгэх үндэсний хэмжээнд энэ үеийнгийн боловсрол гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь хамтран ажиллаж байна. 2013 оноос хойш одоо хүртэл нийтдээ 26 клуб байгуулж үндэсний хэмжээнд 1500 гаруй үеийнгийн сурагч багш, 250 үндэсний сурагч багш, за мөн одоо 6 мастер сурагч багшийг бэлтгээд ажиллаж байна. Одоо аймаг орон нутгийнхаа бүх хийсэн үйл ажиллагааны туршлага, солилцох, үндэсний чуулган болж өнгөрсөн. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлынхаа үр дүн дүгнэх, амжилт бэрхшээл, сургамжаад тодорхойлох, мөн залуучдын үеийнгийн боловсролын үндэсний сүлжээ цаашид ямар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэсэн үндэсний стратеги одоо шинжилэн боловсруулах, цаашд хийх ажлынхаа үлгэржсэн загвар төслүүдийг гаргахаар бид энэ чуулганыг зохион байгуулж байна. Нэг хүн загас барихыг зааж өгөх гэж бол хэрхэн загас барихыг гэдэг аргыг нь биш загас бариулах хүслийг л өдөөх хэрэгтэй гэж Вайперийн гол суурь үндэс нь бол баг хамт олноор ажиллаж бие биендээ тусал дэмжих юм болоо гэж би боддог. Одоо нэг үеийнхээ сургалт хийснээрээ бас маш олон давуу талууд гарсан байгаа. Одоо өсвөр үеийнхэн болцшгүй аюул эрсдлээс өөрийгөө болоод найз нөхдөө хамгаалж чадна. Одоо өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадсан, өөрийгөө маш сайн нээсэн, нүүр хагарсан. Яг нөхөр орчмын эрүүл мэнд гэдэг бол өөрөө одоо бусад эрүүл мэндийн асуудлуудыг бодох юм бол нийгэмд маш хаагдмал байдаг. Тэгэхээр энэ бол бидэнд бас жоохон бэрхшээлтэй тал нь энэ байгаа. Эхэндээ бол аяга хэцүү байсан хүмүүсийг нөгөө ойлгохгүй те одоо бэлгэр төдөө та нар юу хийдэг байгаа юу цаагаад байгаа гэдээс одоо бол яг сургууль дээр нь очиод одоо 12 дугаар хүүхдүүд мэдээлэл өгөх учраас энэ хүүхдүүд биднэрт ийм хэрэгтэй үн цэнтэй мэдээлэл өгч байгаа юм байна. Аяга сайн уулзсан байна. Бусад хүүхдүүдийн ингээд гэр бүлтэйгээ илүү нээлттэй байж чадах юм бол өөрийгөө шинэ тэгээд гэр бүлийнхэнтэйгээ харьцаа нь илүү сайжрах болох гэж боддог. Бид Монголын өсвөр үеийн залуучуудыг эрүүл нийгэмд эрсдэлгүйгээр аж төрөх боломжийг олгохын тулд бүх Вайперууд маань Монгол орон даяар маш хичээж ажиллаж байгаа. За тэгээ манай клуб нь болохоор аймгийн бүх ерхий боловсролын сургуулийн сурагчид, за дээрээс нь политехникийн коллеж, худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан залуучуудад сургалт мэдээлэл өгдөг. Аймгийнхаа бүх сумд манай Вайпер клуб хүрсэн. Тэгээ бид нэр ингээд хамтраад 9 сараас хойш маш олон үйл ажиллагаа хийсэн. За тэрний нэг нь бол одоо сүдэр шиг гэдэг жүжиг байгаа. Тэр жүжигээр хүүхдүүд аюул олон мессежүүдийг авсан, хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн. Охтын хүчирхийллийн эсрэг, охтын эрхийг хамгаалах олон улсын өдрийг тоолуулаад бид нар өсвөр үеийнхэн одоо ахлах ангийн сурагчдад сүдэр шиг тоолож үзүүлсэн маа. Тэгээд энэгээр манай клубын ер нь клубийн хүүхдүүд аюул сайн мэдж авсан. Өсвөр насныхан тулгамдсан асуудал нэртэйгээр фейж хуудсыг сошиал ертөнцид нээж ажилуулдаг. Ерөнхийдөө нөхөр орчмын эрүүл мэндийн асуудалтай холбоотой бүхий л мэдээллүүдийг оруулж өгсөн байдаг. Улаанбаатар хотын үндсэн сүлжээтэй нэгдээд ажилдаг. Одоо яг нөгөө бусдыг хамгаалаад бусдын эрүүл мэндийн төлөө ингээд өөрийгөө одоо хүргээд ингээд ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Вайперийн ураг бол төсөөллөөс илүү гэдэг шүү дээ. 2022 онд миний төсөөлж байгаагаас ч илүү сайхан нийгэм
хүрсэн байх болоо гэж би хувьдаа бодож байна. Бид нартай хамтарч ажилладаг байгууллагууд болохоор одоо өсвөр үеийн клиник байна. За дээрээс нь залуучууд хөгжлийн төвтэй хамтарч ер нь үйл ажиллагаагаа байнгын тогтмол явуулдаг. Хүссэн мэрэгжлээ эзэмшиж сайхан амьдрахыг мөрөөддөг. Эх орондоо хэрэгтэй нийгэмдээ хэрэгтэй маш олон зүйлийг хийж бүтээж одоо хүмүүсийн хандж байгаа энэ сөрөг хандлагыг өөрчлөөд бүх хүмүүс ингээд хоорондоо ив найрамдалтайгаар бинийгээ хүндэтгсэн сайхан болохыг хүсдэг. Хэдийгээр өнөөдрийн нийгэм хямралтай, уур бухимдалтай, стресстэй байгаа ч гэсэн тун утгагүй хүмүүс одоо бүгд бие рүүгээ нэмсгэлсэн бүгд амар тайван сайхан амьдрнаа гэдэгт итгэж байгаа.